Сайн байна уу? Намайг Намка гэдэг. Би Wise Marketing агентлагийн Creative Director байна. Би өөр болохоор 2 муурны зарц тэгээ нэг нохооны төр харагч. Энэ бол манай гэр. За энэ гэрт бол би одоогоор бол 1 жил хагас амьдарч байна. Би өөрөө болохоор энэ гэртээ өссөн. Намайг төрсний бараг л төрөл энэ гэртээ ирсэн гэх юм уу. Тэгээд бага насндаа энэ гэртээ өнгөрөөжсэн болохоор айгүй үн цэнтэй. Тийм болохоор бас аль болох хуучнаар нь үлдээгээд хуучин тавилгуудаа бас сэргийгээд ашиглахаар ерөөдөө зориод энэ гэрийг бол би тогтчулсан байгаа. Миний рутин ч өстой амар завгүй те. Өглөө сэрэл жих нөгөө нэг юу яадаг болохоор амар унтдаг болохоор хоцорт сэрэл хин мангуу ингээл баг өөрөө хоол идэхгүй 2 мууртай хоол нөхчл нохондоо хоол нөхчл тэгэл ус мосын бэлтжэл өөрийгөөс бэлэн болоод ер нь юу яадаг гараалгүй дээ нохоогоо салхилуулчаад цаашаа гараа гэдэг. Дурсамж агуулсан зүйлүүд нь одоо яг л ингээл яг намайг жоохон нэг санагдуулсан баг насыг санагдуулсан юмнууд юм болов. Тэгээ дээрэс нэг нандинж хэрэглэж байгаа манай эмээ өвөг болон одоо их чинь маань одоо хэрэглэжсэн эзүүлс нь одоо амар юм сэтгэл айгуу дотн байдаг. Тэгээ дээрэс нь манай ер нь тэгэл диван дээр 2 мууртайгаа нэг нохотойгоо тэргэлдэл хийчих дуртай байдаг. За энэ манай унтлахын өөрөө энэ ор болохоор манай эмээ өвөгийн ороогийн төмбөчөмж гэсэн эмээ өвгийнхоос ирсэн. Энэ шкаф маань ч гэсэн манай эмээгийн маань ихчих тэгээд энэ манай аав ээжийн зураг хийсэн. Би өөрөө нөгөө нэг амар юутай юм гэртээ юм ургамал зурмалтай бай гэдгсэн чинь мууртай хамт ургамалгаа хийцэн мэлээ. Тэгээ хөрхөө газар нь ингээл тавиал өмнө нь бол бит хоёроо хэдэн ч удаа юм алж исэн юм ингээл энчээ ингээл алдсан юунуудынхаа ургамал нэг плантуудынх нь ингээл одоо цогцсон энчээ ингээ байж байгаа. Тэгээ энэ тавцан болохоор манай базо гэдэг манай найзын юунаас нүхтэй надаа биенээс нь авч исэн. Тэгээд ер нь л алах хүмүүсийн хэрэглэхгүй юмнуудыг л сэргэн тасарлал ингээл яажсэн. За энэ болохоор манай галтайгоо. Галтайгаа болохоор би ингээд бас яг адилхан юм байгалийн юу бас аягүй дуртай болохоор ингээд цэцэгтэж чадахгүй ч цэцэгтэй юм болъё гэсэн байдлаар энэ хан маныг гэсэн ингээд уртаас юуг нь захиалаад ингээд авч ирсэн. Тэгээд би өөрөө хоол нь бас аягүй ач холбогдол өгдөг. Өдөр тутмын яг нэг адилхан хоол идэх дурггүй тийм болохоор ингээд галтайгаа ойлгох нөгөө нэг өөртөө амар байдлаар те энэ чинь амтлагчаа ингээд ер нь яг нөгөө нэг human centered design гэдэг чинь те тэр талаас нь бас өөртөө яг аль нь яг аюул эвтэйхэн байна гэсэн үгнээс айгүйх бодож IKEA-гаас юугаа захилтар хүртэл амар юм custom маягаар ингээд айгүйх ач холбогдол өгсөн. Гэртээ ер нь бол би өөрөө унтах дуртай тийм болохоор ор бас манай диван миний ер нь дуртай хэсэг. Гэхдээ бас давхар нөгөө нэг ойрд нэг стриминг эхлүүлэх гэдэг байгаа. Тийм болохоор ингээд тоглоомгоо бас юм хийх сонирхолтой байгаадаа ч амжихгүй байгаа. Гэхдээ цаашдаа хийнэ. За энэ өөр болохоор манай юу ажлын болон хувцсны өөрөө байгаа. Тэгээ энэ миний энэ номын юунд бол өстой жинхэнэ нандинж ядаг хамаг юмнууд бүгд ингээ хийсэн байгаа. Ингээд яах юм бол ингээл Harry Potter-ийн энэ юутай яг энэ багтаа аягүй уншиж номын уншиж киног аягүй үзэх дуртай байдаг. Тэгээ өөрийнхөө дуртай хайртай болон хүмүүсийнхээ зураг энэ юуг болохоор би яг юу яжсэн англиас яг өөрөө сурч байхдаа Brighton гэх газраас юу Alice-ийн би өөрөө бас Alice-ийн юунд аягүй дуртай хайртай зохиолуудын нэг. Тэгэхээр энэ зураг аягүй таалагдаад энэ зургийг ингэж авч ирсэн. Энэ typography-тэй энэ юг бол бас Японы typography-гийн үзэсгэлэн үзэж байгаа энэ юг бас авч ирсэн. За энэ болохоор манай том өрөө. Би өөрөө нөгөө ногоон өнгөнд аягүй дуртай. Тэгээ нэг юм том өрөөгийн тайван юм амгалан байх үднээс юм гүн ногоон өнгө. Эхлээд энэ хааны ганцаар нь будсан чинь мөртнээр гараад хандаад бүтнээр нь будчихыг ер нь бүхлөргөө ерөөхдөө ногоон өнгөтэй болгосон. Тэгээ энэ төгөлдөр өөр болохоор яг шинэ авсан ч гэсэн 1980-ад оны төгөлдөр гэсэн өөрөө бас аягүй хуучин аягүй гоё дуурдаг төгөлдөр. Би өөрөө 10 жилдээ нөгөө нэг сонирхчоор төгөлдрүүдээс одоо ч гэсэн төгөлдрүүрээ авах туртай. Тэгээд тийм үднээс аягүй гоё төгөлдрүүр нэг авъя гэсэн бодолтойгоор энэ яасан. Тэгээд энэ метроном ч гэсэн нөгөө нэг багтаа нөгөө нэг уралдаан тэмцээнд орох болохоор яадаг гэсэн юм бас аягүй багтаа хэрэгжилж байсан метроном байгаамаа. Би нөгөө нэг оюутан байхаас хойш ер нь пиано аягүй цуглуулах туртай болоод тэгэл яг нөгөө нэг оюутны хайдан мөнгөөрөө нэг юм гороож байгаа л нэг пианосын тэгэл 30 паунд л гэж байгаа юм амар үнэтэй гэсэн. Тэгээд нөгөө нэг тусдаа гарчаад өөрөө нөгөө пиано тоглохчихгүй болсон чинь манай найз л аягүй хөөрхөн өөрийнхөө гэртээс хуучин пиано тоглох чинь авчирсан.
ийм юу байгаа. Тэгээ миний коллекшн энэ дотор байгаа. Тэгээд энэ аргач гэсэн манай ээж битэрийн нөгөө нэг юу айгу адилхан. Одоо тест гэх юм уу те дуртай ингээд сонирхдаг юм айгу адилхан болохоор манай ээж надад энийг авч өгчээсэн айгу хөрхөн юм орд нөгөө юм хүнжил дээрээ хийхээр ингээд бас decoration болох байдлаар энэ аргыг ингэж яасан байгаа. Тэгээ манай энэ нөхрийн дуртай тэр нөхрийн дуртай энэ нөгөө нэг cat tower байгаа. Би нөгөө нэг аль болох өндрөөс юм харах дуртай гээл энэ олон төрлийн дээшээ доош юм авируулахгүй гээл энийг авч техник хэрэг болоочгүй. Гэхдээ ингээл эндээ ингээл маажаал ингээл яаж ийдээ. Миний бодлоор гэр бүлийн аз жаргал гэвэл одоо өөрийнхөө сэтгэл шингээсээ орчиндоо хайртай дуртай юмудаараа хүрээлүүлээд тэгээд ер нь алчаалаа тайлаад байхыг гэр бүлийн аз жаргал юм болов уу гэж бодд юм аа.